манайхаа. Тэ гоё арга хэмжээнд өргөцсөн та нартаа бас баярлалаа. За тэгээд дэлхийн 75 топ лидерийн монголчууд эхний 4-т орлоо. За энэ бол аюу том амжилт гэж бодож байгаа. Дараа жилийн бас арга хэмжээнд бас мянган хүн ирэхээр боллоо. Өнөөдөр та маань яг юунд ирчихсэн юм бэ? Яаж энэ олон монголчууд маань те санхүүгөө хүндрүүлэхгүйгээр хоригдл үсгээ аялаад байгаа юм бэ гэдгийг би та бүхэнд маш товчхон бөгөөд тодорхой тайлбарлаж харуулъя. За хэдүүлээ эхлээд бичлэгтэйгээ танилцъя. За хэдүүлээ хамтдаа хөлөг онгоцон дээр хэсэг хугацаанд хамт аялъя. За энэ бол MSC Grandiosa гэдэг 19 давхар байшинтай тэмцэхүйц өндөртэй нэг төрлийн ерөөсөө явдаг хот гэж хэлж байна. За нэг хотоос нөгөө хот руу бидрийг маш тав тухтаагаар маш тансгаар аялуулдаг. Дэлхийн шилдэг топ компани 36 дараад ирсэн байгаа. За энэ 2024 онд энэ компани маань Төв Азийн шилдэг борлуулагч гэдэг энэ номинацийг MSC за мөн Costa компани олон улсын зах зээл дэх хамгийн шилдэг хамтрагчаар Incrusis компаниг тодорхойлсон. Майкл Хачисон үүсгэн байгуулагч маань гишүүдтэй биднийг дамжуулаарай гэдэг хэдэн зүйлийг дамжуулсан байгаа. Эндээс би зохицуулсан та бүхэндээ бас танилцуулъя. Баяртай байна. Өнөөдөр энэ өндөрлгөөс бас амжилтанд хүрчээд дэлхийн маш олон орны хүмүүсээр монголчууд мундаг шүү гэж өнөөдөр ингээд магтуулаад та нарыг үнэхээр ингээд Чингисийн монголч шүү гэж маш олон хүмүүс баяр хүргэсэн шүү. Доктор хүчрэг Япон улсын Осака хотод бол 2000 хүний арга хэмжээнд оролцоод манай Монголоос бол нийтдээ 100 гаруй хүмүүс оролцсон. Ийм өндөр бүрэлдэхүүнтэй оролцсон олон улсын арга хэмжээндээ тайлан өнөөдөр тавьж байгаадаа бид бүхэн маш их баяртай байна. За энэ дээр бол энэ уг гурван арга хэмжээнд бидний үүсгэн байгуулагч Майкл Хачисон гэх гайхалтай захирал маань одоо ирж энэ бизнесийг хийхин тулд хайр тийм ээ хайр халамж айгуу чухал. Та ингээд багтаа хүн өөрөө шууд хүнтэй ярина, шууд хүний нүдрүү нь харж байгаад те ингээ юмаа санал болгоо нөгөө хүн чинь өөртөө чи итгэн гэдэг чинь амар чухал. Тэгэхээр энийг эмэгтэй хүн бол төрөлхөөс айгуу сайн хийж чаддаг уучлаарай те. Гэхдээ нэг сонирхолтой юм яаж юм гэхээр одоо энэ компани топ лидерүүд хамгийн том амжилтыг үзүүлсэн, рекордыг нэвтсэн тэр хүмүүсийн дийлэнх нь эрэгтэй хүмүүс байгаа байхгүй юу? Тэгэхээр эрэгтэй хүмүүс мөрөөдлөөрөө оргуу хоосноос тэгээ хүний итгэхгүй боломжгүй байсан юмыг бий болгож чаддаг тэр дайчин зан чанар нь бол мөрөөдөгчд байгаа. Тэгэхээр ингээд ийм гурван төрлийн хүмүүс бол манай энэ Incrusis клубд гишүүн болон түншээр ажилладаг ахна. Энэ аялал бол үнэхээр хайр дуран байсан учраас намайг хайр хуваалцаач гэж намайг урьсан юм аа. Урьсанд баярлалаа. Тэгээд нэг эндээс яг сурч ирсэн гол нэг юм хэлхийг хүсэж байна. Юки гэдэг энэ бүсгүүдээ би танилцсан байхгүй юу? Энд дээр Осакад анхудаарч л танилцсан. Тэгээд бид тээр найзуулаад манай Юк бол надад бол энэ аяллаа туршлага бүр хамгийн том туршлагыг хуваалцсан. Юкагаа дагж явахдаа би бүр хамгийн хямдаар яаж явж болох вэ? Тэр лайнуудыг яаж явж болох вэ гэдэг бүр туршлагыг судлаад миний Японд гаргасан зардал нийтдээ сая 200,000 төгрөг исэн. хүн болгонд энэ боломж байгаа. Тэгээ энэ бол гайхалтай, хэнийг ч ялгадаггүй. Та үнэхээр хүсэх юм бол та яг хүсснийг бүгдийг нь авах боломжтой. Би зүгээр дэлхийн 53 улс 128 хотоор аялсан байгаа. Мэдээж дандаа круизер биш. Яг одоогийн байдлаар тоолох юм бол 53 улс 128 хотоор аялсан. Тийм ч учраас намайг круизер аялах нь хуурай газраас өмнөх аяллуудаас ямар давуу талтай юм бэ гэдгийг хэлж өгөөч гэдэг. 128 хотоор аялсан бүх зургуудаа харуулах боломжгүй учраас зөвхөн өөртөө таалагддаг өөрийнхөө хамгийн гоё гарсан тийм зургуудаа ингээд шилээд энэ ингээ багтаагаа тавьсан байгаа.
одоо баталж гин гэсэн үг шүү дээ. Худлаач яриад байгаа мó, үнч яриад байгаа мó тий. За тэгээд би яг нөө ер нь аялах аягүй дуртай. Аялах яагаад дуртай болсон юм гэхээр Сэмээ намайг 9 настай байхад Швейцарын Женев улс руу авч явсан. За тэр бол миний амьдралд маш том өөрчлөлтийг хийсэн. Гадаад улс гэдэг бол зүгээр үлгэр юм байна, эд шид юм байна. Заавал гадаад явдаг хүн болно. Яг ээжийнхээ гадаад явдаг эдийн засгч болно гэж хийсэн. Миний мэдээж ботсон бүх биел болсон боломж тэгээ мөнгө олдох юм бол цаг хугацаа олдох юм бол хайшаач хамаагүй нэх олон юм бодлохгүйгээр шууд тгийгээл явдаг. Бүр амар хулгантай мэдээж авахгүй л дээ. Эхний аяллаа бол яг клубтэй нэгдэж оронгуудаа 2 дахь сарын $100 төлөөд шууд тэр өдрөө захиалж ирсэн аахгүй. Япон, Тайван руу 8 хоног явсан. Тэгээ яг оюутан настай буцаад 20 настай болсон юм шиг тэгж санагдчихсэн. Усан онгоцны дээр гарсан чинь 20 хэдтэй яг охин шиг санагдчихсэн. Бид гурав чинь бүр өдөр чинь нэг өрөөнд байрсан байхгүй. Тэгээ өдөр чинь инээгээд бүр өвтгөө нэг амар сонин тийм үлгэр шиг гоё байсан. Анх би энэ инкрузийн талаар 20 онд нэг урлагийн алдарт ярьж байгааг сонсч байсан. Тэрнээс хойш манай бас гэр бүлийн найз санал тавьж байсан хойшоогаагүй. Тэгээ сая манай Japan Toya гэдэг Японд амьдардаг найз маань 2-3 жилийн өмнөөс санал тавиад тэгээд бас анзаарахгүй явж байгаад өнгөрсөн хаваараа эхнэр бид хоёр Япон явахдаа танилцаад уулзаад тэгээд 2 удаа аялчаад ирсэн байсан түүхээ яриад тэгээд шууд би орцсон. Сая манайхан Бүүвэ гişмэрийнхэн хамтдаа Багаараа гэж 18 удаа явсан. Тэгээд жилч болоогүй мөртлөө аял хийгээд үзсэн. Уг нь бол нөгөө урамшуулын хоригдлоос урамшуулаар явсан бол бас боломжтой байх байсан. Гэхдээ нөгөө инсайдерийн 15% хөнгөлтийг эдлээд явсан чинь яг үндэ одоо хүүтэйгээ гуруулаа нэг өрөөнд бид нар $1050 одоо юг 850-аар ингэ явчихсан лээ. Тэгэхээр энэ одоо үнэхээр одоо санаанд оронгүй юм үн байсан. Тэгээд нөгөө анх круз дээр хурмын эсэн нэг хүний $800 явж ирсэн. Та нар яаж энд $200-300 нэг хүн явчихв бэ? Энэ гишүүн болсны ач тус энэ юм байлээ. Энийг мэдэрсэн юм аа. Бусдыг авч чадныг хуваалцах чадсан хэн нэгэн хизээ нэгэн цаг заавал авч чаддаг гэдэг юм аа. Монголчууд бас ярьдаг тийм ээ ажил хийвэл ам тосноо гэж. Одоо улсын захирал зөв Баатар, үндэсний захирал Цэцэгмаа, бүсийн захирлууд маркетингийн захирал хэмээх эрхэм цолыг авч байгаа хүнсүүдийн энгэрийн тэмдэг батламжийг яг одоо гард болгож байна. За ингээд маркетингийн захиралаар тэмдэгдийн чулуу төмөр Батця, Тамболдын Батүлци, Баатрин Ямгэр, Дилдвийн $5, Ширвийн Дэлгэрцэг, Шуурын Болцорн байгаа орчныг Алинцэг.com шууд дамжуулсан байгаа. Хэрвээ та бүхэн өөрсдийгөө мэдээллийг харахыг хүсвэл таньчихсан боломжгүй. Амралтын өдөр цаг заваа зориулж ирсэн зочин та нартаа хамгийн сайн сайхан бүгдийг тамир нартаа илүү их амжилтыг хүсгэрөө. Ажлыг бас өдийн төвшөнд зохион байгуулалтаа явуулж байгаа. Саяын одоо цагаан хэмжээний суперстар болсон шагналыг бол Испани улсын нийслэл Мадрид очоод интерконтинентал модулд дэлхийн шилдэг 75-нд хамтдаа одоо урагдж очоод энэ амжилтын тайзнаас Майкл Хайцхан ерөнхий бичвэрсөө өөрийнх нь гараад одоо энэ суперстар шагналыг хүртэж цом авлаа. Энэ бол миний амьдралд бас том түүх үлдсэн юм аа. Яг өнөөдөр олон улсын хэмээх анхтай цогцолтыг Монголд анх удаа авч байгаа. Таштавагийн Цогцбаатар. Хадуу надад өдөрхийдий. Баярлалаа, баяр хүргэе. Харин танд одоо нэг ажил байна. Өнөөдөр энэ хөвөд төрсэн хүмүүсээс азлан тодорхойлж байгаа. Хүртсэн олон улсын захирал Таштавагийн Цогцбаатар анхны азланг тодорхойлж өгнө. Ямар хүн азлан болдог гэж манайхаа баруун гараа хамгийн чанга атгаж явсан хүн азлан болдог шүү. 126 126
энэ манай сэтгэл хөдлөл. За. Anyway. Мэдээ. За. Учир утгатай бэлэг байгаа шүү. Хүн зүгээр ч нэг өрдгөө шүү. Энэ чадна. Энэ хүн даалж байгаа дээрээсээ гэсэн хүнээ энэ дахин орсон хүнтэйгээ энийг заавал холбогдороо. Магадгүй та өнөөдөр шийдвэр гаргаж чадаагүй ч гэсэн 2 хоногийн дараа, 7 хоногийн дараа та шийдвэр гаргах бах. Шийдвэр гаргасан бол яг тэр өдрөөсөө заавал эхлүүлээрээ